За дараагийн мэдээлэл хүргэе. Хэнтэй аймгийн Хэрлэн суманд энэ сарын 2-ны өдөр ахун гал гарч 16 настай хүү 11 настай охин дүүгээ авраад өөрөө гарч чадалгүй амиа алдсан харамсалтай гарсан. Галаас амьд үлдсэн 11 настай амиа эрдэнэ охин 90% түлэгдэлттэй тул нислэг тэргээр Улаанбаатар хотод өчигдөр авчирч гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээг эхлүүлээд байна. Тус хэрэг өглөөний 7 цаг 30 минутын орчимд гарчээ. Ахынхаа ачаар амьд гарсан 11 настай амиа эрдэнэ охин галаас гарсан даруй Хэнтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэхэний тасагт хүрэгдсэн байна. Охиныг Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нислэг тэрэг хөлсөлж гэмтэл согог судлалын үндэсний төвд хүрэгжээ. Хэнтэй аймгийн хүннүү зог тогооч хийдэг. Тэгээ өглөө 7:20 гэхэд би гэрээсээ гарсан гараад 3 минут болохтол эргээд ирэхтэл герман ингээд баашин маань 2 хүүхэд маань гал тавцсан байсан. Тэгэл гал дүүргэн дуудаад цонхоо хаглаад ингээд орохт миний хүү дүүгээ гаргаад өөрөө гарч ирч чадаагүй ингээд амь нас үргэцсэн. Би өстө маш их харамсалтай хүүдээ би ээжийг уушлаарай миний ээж миний хүүдийг орноос харж байгаа. Ээж аваагаа маш их уушлаарай гойч хүүд. Нислэг тэрэг хөлслөхөд 11 сая төгрөг шаардлагатай болсон тул олон нийтээс дэмжлэг хүсч хандив аян зарласан юм а. За энэ хандив бүрдэж цаашлаад арьс нөхөн сэргийг хагалгаа эмчилгээ хийхэд дахин өндөр зардал шаардлагатай тул хандив аян үргэлжилсээр байна. Миний охин цонхоор гарч ирэхдээ бүр ус мөс хамаагүй ингээд шатаад ингээд галтай гарч ирсэн. Би тэгэнгүүт нь хүүгээ охиноо тэрч аваад би хашаан дотор байсан цасан дээгүүрээ бөмбөрүүлэл шууд өмсөжсэн гүртгэндээ би цуглал эмнэлэг эртэл би ингээд ингэртээ дэврээд л хийчихсэн. Тэгэхэд миний охины арьс нь бүр зумраад гүртгэнд банаалтаад бүр эмнэлэг ирэхэд бүр ямар амар байсан. Миний үг авраарай л гэд би бахраадсэн. За одоогоор ахынхаа ачаар аврагдсан амиа эрдэнэ охины хандив 200 сая орчим төгрөг болж цуглаад байна. За үзэгчтэй охинд туслахыг хүсвэл Хаан банкны 59 54 18 тэгтэг 82 дансанд хандив илгээх боломжтой.